хурал даргалагч та энэ төлөөлөгч санд оруулсан байна. Шийдвэр ямар гарахыг бид нар мэдэхгүй. Энэ та санд хураалгах шийдэх хэрэгтэй шүү дээ. Тэр сандаа хураалгачтай зүгээр. Бид нар шийдэхгүй шүү дээ. Хамгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын институтын сонгуулийн анх дугаар хуралдааны кэрц асуудлын төлөвлөгөө тэгээд одоо батлахгүй нэ шүү дээ. Гаа гацаач. Хуулийнхаа дагуу юу хуулийнхаа дагуу одоо яаж шүү дээ. За завсарлага байна. Хурал даргалагч завсарлага авах хэрэгтэй. Завсарлага 30 минут. За аймгийн иргэдийн шилжлийн хурлын анх дугаар хуралдаанд төр завсарлаад байна. За өнөөдрийн анх дугаар хуралдаанд нийт аймгийн сонгуулийн орноос өргөн мэдүүлсэн 33 төлөөлөгчийн нэрийг төлөөлөгчийн олонхын батламжилснаар 33 төлөөлөгчтэйгээр аймгийн иргэдийн шилжлийн хурлын анх дугаар хуралдаанд үргэлжилж байна. Ингэснээр одоо Монгол Ардын намаас сонгогдсон 17 төлөөлөгч, Ардсан намаас сонгогдсон 15 төлөөлөгч, би дан нэр дэвшиж сонгогдсон нэг төлөөлөгч гэсэн нийт 33 төлөөлөгчтэйгээр анх дугаар хуралдаанд эхэллээ. За анх дугаар хуралдаан дээр үүссэн нөхцөл байдал Улс аймгийн Удаан сумын 4-р багаас нэр дэвшиж сонгогдсон Батнасангийн Алтан гэрэл болон Баруун Түрэн сумаас би дан сонгогдсон Отхон Пүрэв нарын нэрсийг аймгийн сонгуулийн орноос холбогдох хууль журмыг зөрчсөн гэсэн үндслэлээр бас анх дугаар хуралдаанд өргөн мэдүүлсэнгүй. За ингээд анх дугаар хуралдаан үргэлжлэх явцад Бөхмөрөн сумаас сонгогдсон бас Сэмжтэн Бачарал төлөөлөгчийн хувьд горимын санал гаргаснаар за тодорхой шийдэлд хүрэхгүй. Хуралдаан даргалагч за энэ удаагийн сонгуульд хамгийн өндөр настай 3 удаа сонгогч байгаа Тариалан сумын сонгогдсон Санжин Цолон хуралдаан даргалагчийн зүгээс завсарлага авснаар хуралдаан төр завсарлаа. За дараагийн хуралдааны үргэлжлэлээр эргэж уулзгаая.